За энд J4 усаар угаасан будааны усыг харъя. За энд ер нь ялгаа харагдчих ёстой. Нэг нь цагаан, нэг нь арай цэхэр дөнгөтэй гэж харагдаж байна. За энэ хоёр ус үнэхээр тийм ялгаатай байна уу? Энд одоо будаанд байсан ямар нэгэн химийн одоо найрлагыг гаргахаас гадна би түрүү хэлжсэн. Энэ удаан хадгалахын тулд хуурай шуудах тайлх хэрэглэсэн байдаг. Тэр маань энэ доторыг ялгалсан байгаа нь энд харагдаж байгаа. Нэг үгс юм бол. Тэгэхээр будаанд байгаа ямар нэгэн тийм хуурай шуудах тайлх химийн найрлагатай бүх юмыг хэрэглээд ийм будаагаар бид нар хоол хийж идвэл тэгэхээр сайхан амттай их гоё тийм юу болох юм аа гэдэг маань эндээс харагдаж байна. За дээрэс нь энд нэг сонирхолтой туршлагыг би танад харуулсан хичээл. За энд хоёр стакан байна. Нэг нь тарчин, нэг нь. За нэгэнд нь карантины усаа хийлээ. За нэгэнд нь J4 уснасаа хийж байна. За энэ туршлагаар би юу харуулах гэдэг юм бэ гэхээр ер нь энэ J4 ус маань их эрчтэй, энергитэй, хүний биед хэрэгтэй ус юм а гэдгийг энэ дээрээс бид нар таарлах юм байна. Тэгэхээр энэ чийдийн бүгдээрээ сонирхъя. Бидний карантины юм уу өдөртөндөө хэрэглэсэн усанд энэ чийд маань ингэж ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа бол за J4 ус ийм байна. Тэгэхээр энэ усыг бүгдээрээ ийс нь юу дээр үзье? J4 усыг карантины усыг хийгээд үзье. Хэр зэрэг эрчтэй, энергитэй, хүчтэй хүний биед хасах цэнийг өгдөг шүүлтгэлэг анти оксидант ус байгаа юм бэ гэдгийг эндээс харуулж байгаа. За энэ дахин нэг туршлагыг харуулъя. За энд будаа угаасан карантины маань ус маань энд байна. За энд йодны ус нь тусаад үзье. Энгийн бохирдолтой бидний ижүүлж байгаа карантины болон бусад одоо уснууд маань ихээр их хүчлэг байна гэдгийг харуулж байна. За тэгэхээр би ер нь өөрийнхөө энэ мэдээлэлтэй бас нэгэн ярьдаг. Хэрвээ бид нар аквариумын ус бохирж байгаа нүдэнд харагдаж байгаа бол шууд асгаад загасаа дахиад шинээр усанд хийгээд загасаа урт наслуудад чаддаг. Гэтэл бидний биед нэгэн хүчилдэг орцсон бол бидний бие усыг хөлөөд юм уу шинээр суулгах ямар арга байна гэдэг нь энгийн маш энгийн арга. Энэ маань юу юм бэ гэхээр J4 нөгөө анти оксидант чадамжтай нөгөө шүлтлэг, нөгөө хасах цэнэгтэй, нөгөө молекулын жижигсэн усыг бид нэр уухтад хангалттай. Шууд сайн харыг яаж цэвэрлэж байна. Ийм хүчтэй гэсэн үг. За энэ дээрээс би туршлагыг үргэлжлүүлээд харъя. J4 уснасаа угаадлаа. Ус маань уран цэнгэг болж байна. Ингэж хүний биеийн бохирдол, хүний биед байгаа зүйлийг цэвэрлэж нөгөө хүний биеийг эрүүл саруу сайхан байлгая гэдэг бид нэр энд антиоксидант чадамжтай J4 ус хэрэглэх хэрэгтэй юм аа. Энд шүтлэглийг хасах цэнэгтэй, энергитэй, молекулын жижигсэн хүчтэй баяжуулах ийм уснууд байгаа гэдгийг мэдээс харж байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За энд нэмээд хэлэхэд за юу аач.